За сайн бацхан уу өнөөдрийн минь зайлуулаа Premiere програмаа үргэлжлүүлээд үзье. За өнөөдөр хэдүүлээ Premiere програм дээр жижигхэн нэг слайд шоу эффект хийж үзье. За програмаа нэгээд эхлэе. За new project. За хэдүүлээ нэрээ өгье. Slide show. За хаанаад болохоо заагаад өгье. Дотроо капли. За мэдээж та өөрсдөө ер нь MX-тэй яваарай. Бидний файл маань ер нь линкээр холбогддог учраас юу гэхээр ийш тийшээ зөөх юм уу, байрлалынхаа одоо ашигласан файлын зураг ийш тийшээ зөөх юм бол энэ дээр чинь танихгүй гэдгийг анхаараарай. Тэгэхээр яг гэхээр дахиад замаа зааж өгөх, шинээр зааж өгөх хэрэг гарна гэж ойлгож байна. За болцсон бол муу ялгаагүй ажлын төлбөр нэ, new item sequence за 27-ороо за болцсон бол муу ялгаагүй folder нэгээд photos гэж бичиж энэ дээр photos за энэ дээр за харин photos дээр хоёр дадлаа за хэдүүлээ ийшээ зургууд оруулаад байна. За би нэг хэдэн зургийг сонгоод авчих та. За контролоо дарж агаад би хэрэгтэй хэсгүүдийг сонгоод авъя. За нэг юм. За болцсон бол би бүгдийг идэвхтэй байгаа дээр нь icon-оос нь чирээд нэгдүгээр зам руугаа өгье. За эхний хэлжинд надад 1 2 3 4 нэлээд олон зураг байна тийм. За тэгэхээр за энийг x-лээд хоосон газар дараад фото гэдэг фолдерынхаа сумыг хаачих. За тэгвэл зургнууд маань өөр өөрсдийн хэмжээгээрээ бидний ажлын хэлбэр дээр зогсохгүйгээр янз бүр орж ирж байгаа. Тэгэхээр бид яг гэхээр энийг гараар нь тохируулна гэсэн. За layer маань идэвхтэй тохиолдолд за идэвхтэй гэдэг нь энэ хүрээний цэнхэр болж байгаа, цагаан болж байгаа гэдгийг анхаараарай. Идэвхтэй гэдэг. Тэгээ энийг идэвхжүүлсэн гэдэг одоо өөрчлөлт таймлайн чи энд байж байгаад энэ дээрээ дарж идэвхжүүлж байгаад юу гэдэг ингээ скейлийн томруу жижигрүүлээ гэдэг огт өөрчлөгдөж харагдахгүй. Одоо энэ чинь одоо 100 байсан бол 120 боллоо гэд энэ ч огт томрохгүй. Ягаад гэвэл таймлайн чи 2 дугаар зурган дээр байгаа учраас. Тэгэхээр таймлайнаа заавал энэ дээр авчиж энэ чинь харагдана гэсэн. Тэгэхээр таймлайн гэдэг маань бас нэлийн чухал үүрэгтэй гэж ойлгож байна. За би жоохон томруулаад ийм хоёр дахын жоохон за энэ бол хоёр дахь нь яг таарж байна. Гурав дахь нь жоохон жижигрүүлээ. За иймэрхүү дөрөв дахь нь жижигрүүлээ. За ийм за 5 баг таарж байна. Мэдээж дээшээ доош олохоор л энэ одоо y тэмдгээс нь дээшээ доош олж олно. За юм байна. За мэдээж өөр олон зураг оруулж авсан. За би эхний ээлжинд нэг 7 зураг оруулсан байна. За болцсон бол хэдүүлээ эдрийг идэвхжүүлээд альтаа дарж агаад маус нэгээр дээшээ move tool буюу цагаан зүйлээр нь дээш нь зөгч. За тэгэхээр яаж байгаа гэхээр copied бол дээш нь чирж байгаа гэж ойлгож олно. За ингээд. За тэгвэл дээдлийнхэн V2 буюу видео 2 дэх замын дээдлийн копицны нүдийг хаачих. Тэгэхээр одоо бидэрт харагдж байгаа зүйлс маань энэ dot-ийн зам дээрх хоёр зүйл харагдж байгаа гэсэн. За тэгвэл эдрийг хэдүүлээ background болгох үүднээс effect хэсгээс за хамгийн ихний effect маань ямар effect авах вэ? Blur гэдэг effect байгаа. За blur-ээс харин хэдүүлээ за Gaussian blur-ыг аваад эхнийх дээрээ чирээд өгч. За энэ дээрээ. За өгсөн тохиолдолд бидний effect хэсэг дээр буюу effect controls буюу удирдах самбар хэсэг дээр нэгж байгаа. Та эдрийгээс хараарай. За effects controls-оо за ингээд бас хаяа ингээ байхгүй болчих тохиолдол гарна. Тэгэхээр яг гэхээр та layer дээр дахиад дараад идэвхжүүлэхээр гараад ирнэ гэсэн. Хэрвээ бүр элемент чинь ер нь юмнууд нь харагдахгүй байх юм бол та Windows эсрэг ороод гаргаж ирнэ гэдгийг бас анзаараарай. За би тэгвэл blurriness гэдгээ за энэ чинь Gaussian blur нийш ороод ирсэн байна. Blurriness-ээ жоох x гэд нийгэмэрхүү бүрсгэр болгочих. За 45 болцоо.
За тэгвэл би Gaussian blur гэдэг дээр идэвхжүүлж агаад за энэ fx-ээр нь даруул яадаг вэ гэхээр нүдийг хаагаад одоо эффектээ нүдийг хааж ийн гэж ойлгож болно. За Gaussian blur дээрээ дарлаа copy чи. За copy гэж авлаа. Blur-ээ 45 гэдэгт энэ чигтэн. Харин dot-ийн бүх зургуудаа идэвхжүүлээд би хоосон газараас татаад зөвхөн dot-ийн зураг нь очив. Dot-ийн layer 1 дээр видео 1 дээр зам дээр байгаа зургууд идэвхжүүллээ. Ctrl V буюу paste гэдэг чинь. За тэгэхээр энэ иконуудыг хараарай. Бүгд APX-үүд нь ногоон болж байгаа гэдгийг хараарай. Ctrl Z-ийг буцаая. За шар байсан. Идэвхжүүлж байгаа Ctrl V буюу эффектийн өвгөнгүүд нь ногоон болоод эффект нь орж байгаа гэсэн. За хоёр дахь нь 3 4 5 6 7 8. За одоо юу гэдэг нь зарим дээр нь хит их орсон байна. Зарим дээр нь бас бага орсон байж гэдэг юм. Тиймэрхүү зүйлээвэл та layer-ийг идэвхжүүлж хагаад нэгээ жоохон blur-ыг багасгаж гэдэг юм. Их биш яг л нөгөө зургнуудын онцлогоос шалтгаалаад зарим дээр нь хит их те бүрсгэр нь их орчих тохиолдлууд байна. Тэгэхээр бас дээрээс нь сайн харж байгаад бас хийж болно гэсэн. За ийм за болж байна. За болцсон бол өөр юу хийж өгөх вэ гэхээр одоо дээдлийн зургнуудынхаа нүдийг нэ. За нэгдүгээр зургийг идэвхжүүллээ би scale-ийг жижигрүүлье. За нэг иймэрхүү байж байг. Хоёрдугаар зураг идэвхжүүллээ. Дээдлийн дандаа хоёрдугаар зам дээрх нь жижигрүүллээ иймэрхүү. Харин гуравдугаар зураг нь за жижигрүүлээ. За миний маус манай хэлэхгүй байна уу? За 20 гэж хүчилдэг. За иймэрхүү байж байг. За 25. За энэ бүр 20. За ингээд заавардах нь за татах нь. За 80 гэсэн чинь дээшлүүлсэн байсан байна. За яахан доошлуулад 70. За иймэрхүү байж байг. Сүүлийнх нь за иймэрхүү. Харин энэ маань иймэрхүү. За нэг иймэрхүү байна. За тэгвэл хэдүүлээ эхний зургаас авахуулаад хүрээ өгье. За бид нар нөгөө өмнөх одоо юу гэдэг After Effects хичээл дээр энэ төр слайд шоу өгтөө хүрээг бол composition дээр нь shape layer энэ төр өгч ийсэн. Өгч энэ болдог. Тэгэхээр яг хөө энэ дээр бид нар арай юу гэдэг shape layer энэ төр үүсгээл ингээ иймэрхүү тиймэрхүү юм хийлээ гэж бодоход жоохон нэлээ их ажиллагаатай орно л доо. Тэрнээс гадна өөр яаж хийж болох вэ гэхээр сүүдэрээр нь хийж болно. За тэгвэл хэдүүлээ энэ дээрээс effect хэсэг дээрээсээ radial shadow гэдэг ач. За radial shadow. За энийг маус нэгээр чирээд дээдлийнхэн зурганд өгнө. Яагаад гэвэл бид нар наадлынхаа харагдж байгаа энэ дээр өгөх учраас. За дээдлийнхэн зурган дээр өгөлтөө. За тэгвэл энэ дээр нэг ийм хүрээ гараад ирж байна. За анзаарах юм бол за тэгвэл effect control setting дээр radial shadow гээ гараад ирсэн байна. За өнгийн би цаанаар өглөө. За ийм харин opacity-г нь би 100 болгоно. За харин энэ resize layer гэдгийг мэдүүлээ дарыг болохоор зарим нь харагдахгүй. За shadow only гэх юм бол тэр чигтээ одоо сүүдэр болчихно бидний юм маань зураг маань. За тэгвэл өөр юу тохиролдог вэ гэхээр бид нар энэ light source гэдгээс нь баруун зүүн болон дээшээ доошоо одоо position гэж ойлгож олно л доо. За тэрнээс өмнө хэдүүлээ харин энэ өргөн бүдүүнийг тааруулъя. За юу вэ гэхээр distance гэдэг маань бидний одоо хэр нарийн хэр их байх вэ гэдгийг шийдэж өгнө гэсэн. За би дөрвөр projection distance-ийг өгье. За харин light source-ийн y тэнхлийн за биш нэмээд жоох биш арах чинь. Тэр 90 point таараарай. За ерөнд голлуулахад болно. За одоо тэгвэл хэдүүлээ radial shadow-ыг идэвхжүүлээд маусаараа дарлаа. Copy. Дээдлийн бүх зургаа идэвхжүүлээ. Ctrl V. За бүгдэнд нь бос өгч. За ингээд бүгд нь иймэрхүү зүйлтэй болно гэсэн. За
За юм. За тэгвэл хэдүүлээ нэг жижигхэн хөдөлгөөнд орлоо. За би Ctrl S буюу хадгалъя. За ямарваа нэгэн эрсдэл шалтгаалаад та хадгалаад яваарай. Гэнтэй компьютер чинь гацаа гарах ч юм уу, debug алдаа заадаг ч юм уу тиймэрхүү болж магадгүй. За тэгвэл хэдүүлээ энэ дээр юу хийх вэ гэхээр 0-оос энэ бидний зургнууд маань 5 секунд үргэлжиж байгаа. 0-оос 5 секунд ойролцоогоор за нэг зарим нэг 2 секунд хэдтэй үргэлжлээд байх шүү. За ер нь ихэнхдээ 2 секунд. За тэгвэл хэдүүлээ 2 секунд яг энэ үргэлжлэх хугацаанд нь дандаа анимашн өгнө гэсэн үг. Одоо эхлэхдээ тийм байна, төгсөхдөө яг тийм байна гэсэн үг. За тэгвэл дээдлийг нь идэвхжүүлээ. Дээдлийн зурган дээр дандаа үгүй явчихна. Бэкграунд нь бол ер нь бэкграунд юм бэрээ цаанаа байж гэнэ гэсэн үг. За эхний зургийг идэвхжүүлээ. За ямар байх вэ гэж байна. За эхний зураг маань scale-ээр нүгэй. За scale scale-ийн цагийн дарлаа. За эхлэхдээ 0 секундын дээр ямар байх юм? Том байх юм уу, жижиг байх юм уу? За одоогийн байгаа нь бол ер нь 74 байна. За би тэгвэл 0 секундын дээр жижигхэн байна гэж заа. За нэг 65-тай ийм жижиг. За тэгээд харин төгсгөл буюу хамгийн сүүлийн фрейм дээр ямар байх вэ гэхээр 65 байсан бол 75 буюу томорно гэсэн. За одоо харъя. Space дараа тоглууллаа. Үргэлжлэх хугацаанд ингэж тоглоно гэсэн. За давхар эффект өгье. 0 секундээр дахиад аваачлаа. За rotation өгье. Цагийн дарлаа. За 0 секундын дээр эхлэхдээ ямар байх юм? 3 буюу иймэрхүү далийтэй. За тэгээд төгсөختөө буюу хамгийн төсгөл дээрээ хасах 5 ч гэдэм иймэрхүү далий. За харъя. За ингэж явж байгаа жишээ. За гих мэтлээдүүлээ үлдснүүдийн бас өгөө явъя. За 2 дахь зургаа идэвхжүүллээ. За зэрэг өгөө явчих болно. За 2 дахь зурганд тэгвэл scale маань жоохон томоос эхлэе. Дөрөв эхнийх нь жижигээс эхлээд том руу дууссан бол энэ маань томоос эхэлнэ. За нэг 75 цагийн дарлаа. Rotation бас цагийн дарчээ. Эхнийх нь нэмэх 3 энэ хасах 5-аас эхлээд эндээсээ. За тэгээд цагийн дарахаа мартваа. Төгсгөлийн keyframe дээр очиод энэ маань 65 rotate маань нэмэх 4 ч гэдэм юм. Гэх мэтлэн би цаашлна. За энд харин scale маань жижиг, rotation маань за энэ зурган дээр жоохон гацаад авах чинь лээ. За rotation арай хийдэг жөхөө. За нэмэх 4 гэрвчээ. За scale маань 20 харин төгсгөл дээр ямар байх вэ гэхээр за 20 маань 30-тай. За 25 болгоё. 25. Rotate маань харин хасах 4. За юм байна. Харин дараагийнх нь за 4 дахь зураг. Scale маань харин жоохон жижигээс 4 өмнөх нь жижигээс томсон бол томоосоо жижигнэ. Scale нь 20 биш 25. За rotation-ийн цагийн дарлаа. Энэ маань хасгаас эхлэв. Хасах 4. За би rotation бол нэг эргүүлээд ирэхгүй жоохон зөндөлж ивэл. За layer идэвхжүүлээд харин жижигэр нь 20. За rotate нь харин нэмэх 3 ч гэдэг юм. За ингэ. За ингэж. За би хасах нэмэхээрээ дахиад холлуулъя. За 3 5 дахь нь. За энэ маань томоосоо босч жигрээ. За 70-аараа байж rotate нь харин нэмэх 6 буюу бүр иймэрхүү өгье. Харин эсвэл дээр ямар байх вэ гэхээр том гэдэг чинь хасах 63 мөрөөрөгийн жижиг. Ой. Зүгээр 63 өгнө. Харин rotate маань хасах нэг 4 мөрөөр ч юм иймэрхүүгийн. За хамгийн 6 дахь нь жижиг буюу нэг 60-тай scale-ийн цагийн дарлаа, rotate-ийн цагийн дараад энэ маань нэмэхээс эхлэе. Нэмэх 2 ч үт юм. Жоохон далий. Эсвэл дээр очиод харин 60-аас жоохон томроо 65. Харин rotate маань хасах 4. Жоохон бага зэрэг эргээд.
За дараагийнх нь энэ маань харин томоосоо жижигрээ. За rotate зэрэг дараад rotate маань 65 биш ээ. Scale маань 65, rotate маань асах 3. За төгсгөл дээрээ харин нэмэх 5. Чин том юм чин жижигрэн 60. За нэг 50 ч юм уу. За харин энэ чин жижигээсээ буюу за 58-аараа байж байгаа rotate-ний юм. Асахаас эхлэе. Асах 3. За нэмэх 5 харин 65 хүч. За нэг юм. За эхнээс нь тоглуулад үзье. За space даръя. За болж байна. За гих мэтлэн хийж болно гэсэн. За би энэ хоёрын rotate-ийн солиод тавьчих жоохон зөрөх хэрэгтэй байсан байна. За та ингэ гүйлгээд үзэнгүүт нь мэдчихэж байгааз яг яаж тавихаар яахаар гэсэн юм гэдэг. Бид нар энэ жижиг keyboard mouse хэсэг дээрээсээ зөрүүлчих болно гэсэн. Туслаа. Эндээс нь гарч ирнэ гэсэн. За юм байж байна. За өөр юу хийж болох вэ гэхээр бас 3T жоох өөр тэнхлэг нэмж болно л доо. За дахиад хэлүүлээ энэ дээрээс нь ингээ basic 3D. За нэг ийм эффект байгаа. За энийг муу ялгаагүй жишээд ихнийх дээр. За тэгвэл энэ дээр чинь basic 3D-нд бас нэмэгдсэн байгаа. Тэгэхээр бид нэр за дээдлийн хоёрын өөрчлөлтүүд болно. За би энийг нь харъя. Иймэрхүү хөдөлгөөнтэй хөдөлж болж байна. За би эхлэхдээ 0 секунд дээр нэг иймэрхүү эхэлнэ гэж бодъё. Tilt-ийн харин жоохон асхруу. Иймэрхүү налуу. За хоёулынгийнх нь цагийн дарлаа. Ой. За энэ маска харин delete хийчихье. Маск үүсэх хэрэггүй. За Ctrl Z хийчихье. За энийг харин дараад хоёулынгийнх нь цагийн дарахыг харин өсвөл дээр ямар байх вэ гэхлээр за нэмэхээрээ дарж ойртуулаад өсвөл дээр нэг иймэрхүү ирээ. Энэ маань нэг жоохон за нэг асах хоёр нэг жоохон талидаг юм уу? За иймэрхүү. Эхлэхдээ нэг иймэрхүү иргэнэ гэсэн. За өөр өгөхгүй бол одоо эн чинь нэг basic 3D-гээ copy хийчих юм бол яг л адилхан болчих юм гэсэн. За одоо жишээлбэл би эндээс идэвхжүүлээд basic 3D-гээ идэвхжүүллээ. Ctrl C тэгэнгүүтээ дээдлийн бүгдийг идэвхжүүл Ctrl V-гээ өгч болно л доо. Тийм бол ийм зургнууд чинь бас өөр бүгд тус тусдаа өөр байгаа. Тэгээд өөр хэмжээтэй ч гэдэг юм уу. Тиймэрхүү байгаа учраас энэ epic чинь бас зөрөх аюултай. Одоо юу гэдэг scale opacity-г бас copy дах тиймч бас таатай биш. Яг тэгвэл хор хоорондын зургнууд чи scale өөр учраас бас зөрдөг. Тиймээс найлуулах иймэрхүү юмнуудыг copy дахгүй байвал тэгээд copy лог за иймэрхүү юмнууд жоохон хэмжээ хийж гарна, жоохон ийш тийш өөр гарна. Яг нэг чиглэл рүүгээ гарч ирнэ гэсэн. Тэгж бол. За тэгвэл мэдээж иймэрхүү basic 3D-гээр ийм эффект хийж олно гэсэн. За би Ctrl Z хийгээд за тус нь basic 3D-ийн нэг. За ер нь бол за энэ дээр нь за нэг юм дөхөө. За би энэ хоёрыг жоохон гацаагаад байгаа учраас энэ хоёр зургийг устгахчээ. Энэ хоёр зургийг.
жоохон нэлээд туршилттай зураг байсан юм да. За харин хэдэр дээрээ. За одоо бол ингээд энийг одоо сөөлжилж болно л доо. Энэ одоо ингээд ордог ч юм уу, эндээ ордог ч юм уу. 3-3-аар нь адилхан. За тэгвэл би энийг basic 3D-г копидлоо. Энд өгнө. Тэ. Тэгэхээр энийг идэвхжүүлээ Ctrl V, энийг идэвхжүүлээ Ctrl V. Харин энд өгснөө яг гэхээр дахиад basic 3D-гийн Ctrl C буюу copy. Хоёрт нь энд нөгөн хамгийн гаралт өгнө гэсэн. За ингээд ээлжлээд нэг-нэгээр ингээ гарч болно гэсэн. За юм байна. За тэгвэл өөр юу хийж өгөх вэ гэхээр бид нар энэ дээр юу байдаг байгаа? Хоорондын шилжих хөдөлгөөнийг бид нар өгж болно. Эсвэл шууд гарах хөдөлгөөнөөр ч юм ингээд хязгаарлагдсан шууд өөр үргэлжлээ гарч болно. Бид нар хоорондын зайн дах юмны хинтэлт ингэж болно л доо. Аудио бол хэдүүлээ. Аудио транзишн буюу хоорондын шилжих. Видео дээр видео транзишн буюу хоорондын шилжих хөдөлгөөн. За 3D motion руу ороод за би шил flip over гэдгийг сонгох юм бол нэг юм ингэж шилжиж явах шээний. За энэ дээр нь дарлаа delete дарчи. Зөвхөн transition дээр нь дараад. За өөр юу гэдэг Irish box гэж байна. За space ингэж гарч ирдэг ч юм уу. Гэх мэт иймэрхүү transition-ууд бас байгаа. Хэрэгтэй гэвэл та авч болно. За би zoom руу ороод zoom-ийг ингээд өгье. За ингээд татчих. За энэ дээр бол zoom бол нэлээд боломжтой харагдаж байна. За тэгвэл жишээлбэл transition дээр ч гэсэн өөр өөрсдийн гэсэн тохиргоонууд байгаа. За би жишээл хамгийн ихэнхний жишээ энэ дээрээс slide-ыг аваад та хэд үзүүлье. Slide. За эндээс яг гол нь өгöd байгаа гэдгийг анзаараарай. За эндээс хажуутлаас гарч ирж байна. За би тэгвэл энийг slide-ыг идэвхжүүллээ. Яг энэ голынхаа энэ transition дээр дарахаар transition ганцаараа идэвхж байгаа. Хэрвээ зурган дээр нь дарахам зурагчийн идэвхжнэ гэдэг чинь арай өөр харагдаад байгаа гэдгийг анзаарна. За transition дээр дараа идэвхжүүлсэн тохиолдолд effect control хэсэг дээр transition-ийг тохиргоо гарч ирнэ. Тэгэхээр A гэдэг маань өмнөх layer-ийн 1-р layer-ийг, B гэдэг маань 2 дахь буюу дараагийн хөдөлгөөнд шилжиж байгаа. Тэгэхээр энэ дээдлийн болон харах юм бол та A хэсэг нь цаанаа буюу одоо юу гэдгийг үндсэн наадлын одоо эхний зураг маань B гэдэг нь дараагийн слайд хажуу талаас эндээс орж иж байгаа гэдгийг зааж харуулж байгаа. Хэрвээ би эндээс ингэ заах юм бол энэ маань B маань ингээ буландаж орж иж байгаа. Тэгэхээр яг үгээр одоо эндээс харах юм бол эндээс орж ирж гэдэг юм. Гэх мэтлэн одоо дээрээс гэх юм бол одоо энэ дээрээсээ 2 дахь слайд нь орж иж гэдэг юм. Гэх мэтлэн мэдэж болно. Тэгэхээр бүхий л транзишн дээр ер нь дандаа энэ тохиргоонууд байгаа. Тэгэхээр яг хаанаас нь яаж оруулах вэ гэдгээс эндээс шалтгаална гэсэн. За жишээлбэл слайд бол ийм энгийн байна. За тэгвэл zoom. За би гол нь өгч. За zoom-ыг идэвхжүүлэхээр A-гийн гол дээр байна. Одоо тэгэхээр юу вэ гэхээр эхний зураг маань zoom хийж авахдаа хаана орох юм бэ? Одоо ер нь хаашаа орох юм бэ те? Одоо энэ загалмай руу орох юм уу? Ийшээ хаалга руу орох юм, цонх руу орох юм гэх юм бол цонх руу гэх юм бол би ийшээ тусах юм бол одоо яаж юм харъя. Энэ хавцаа явж байгаа шин те. Жоох ийшээ үү. Тэгэхээр ийшээ zoom хийгнэ гэсэн үг байхгүй? Ийшээ айлуулах орно. Тэгэхээр центр дээрээ байвал ер нь яг л центр буюу яг зургийнхаа төврөөгөө алгуулна гэсэн. Харин 2 дахь зураг маань гарч ирэхдээ бас яг центрээс гарч ирнэ. Хэрвээ би энэ модны энэ бүрийн сар марнаас гарч ирнэ гэх юм бол одоо яах вэ гэхээр идэвхжүүллээ бүр нэлээ аян хавцаа зааж өгөх хэрэг гарах нь л та. Тэ ингэж хийж харж байна. Ерөнхийдөө нэг иймэрхүү тохиргоонуудыг бид нар энэ дээр тохируулж авах хэрэгтэй гэсэн. За би бүгдийн центрлж. За энэ хэсгээ идэвхжүүлээд хасгаа дарлаа, холдуулаа. За зүүмээ харин би бүгдийг нь голд нь жирээд өгч. За нэг татлаа 2 за юм болж байна. За мэдээж транзишнуудыг таад одоо юу гэдэг богинохон байна, жоохон урт болгоё, эсвэл хурдан болгож гэдэг юм тиймэрхүү зүйлийг хийж байгаа бол энэ транзишныхаа ард авчрахаар бас юм хоёр тийш харсан одоо composition transition тэмдэглэгээтэй нэг улаан сум гарч иж байгаа. Тэгэхээр бид нэр эндээс нь сунгаж олно л доо. Эсвэл mouse нэгээрээ transition дээр хоёр дарчих юм бол хугацаа нь гараад байдаг. Одоо энэ transition чи яг хэдэн секунд үргэлжлэх юм. Одоо 1 секунд 10 дойл гэх юм бол одоо хоёр талтай хуваагдах юм л та. Одоо 1 секундэндээ 30 секунд ч юм одоо 40 фреймээр л хуваагдаж байна гэж ойлгож олно. За юм бэ. За тэгвэл хэдүүлээ нэг хичээл дээр ашигласан нэг за би нэг таад дуртай
аяа дэвсэж болно. Тэгээ маш олон өөрсдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн иймэрхүү зургуудыг өөрсдийнх нь зургуудыг энэ төр оруулаад иймэрхүү жижигхэн слайд шоу юм альбомын иймэрхүү загвар хийгээд бас гаргаж болно гэсэн. За би энэ дээр нэг аудио аваад доор нь залгаж. За, шивсгээ дарлаа, аудиогоор нь таслалаа. Request-ийг нь устгая. За, мэдээж иймэрхүү тохиолдолд бид нар төгсгөл нь одоо энэ дээр яаж төгсгөх нь за, шууд огцон байхгүй болж байна мэдээж. Иймэрхүү тохиолдолд харин бид нар аудио транзишныг ашиглана гэсэн. За, хамгийн хойдлынхан ширээд өгч. За, ингээд ядаж нэг юм жоохон багасгаад транзишн гэсэн. Ер нь эхлэл төгсгөл дээр бас транзишн тавьж болно. За, хоёр дуу нийлж явах тохиолдолд бас аудио транзишн тавьж болно гэсэн. Би энийг дахиад сонгоч л да бүр нэг иймэрхүү хамгийн сүүлийн зургаас авахлаад ууснаа гэсэн. За, ингээд шууд уусгаад авч болно. Хэрвээ та хэд одоо ингэж болно л доо. За, би хоёр дуу хоёуланг нь оруулчихъя. За, энэ дээр хэрвээ за хасах дээрээ тавьж байгаа линкэн маркийг ард нь залгачих. Хоёрдугаар зам дээрх дуунууд дээр үзье. Хэрвээ одоо жишээлбэл бид дуунаас дууны хооронд шилжих гэж байгаа. За, тэхийн тулд бид нар аль болох гэрцэн тааруулах хэрэгтэй. Одоо юу гэдэг юм? За, би нэг жоохон доошлуулад иймэрхүү байдлаар харин энийг дэвшлүүлээд тайлбар ойлгомжтой байдлаар харъя. Иймэрхүү гэрцнийхээ өндөр нам ойролцоо байх хэрэгтэй. Одоо юу гэдэг хит одоо шивсгээ дараа би энэ хэсгийг устгах л да. Устгалаа инглээ. Энэ хоёр бол хоорондоо нийлэх боломжгүй. Яагаад гэвэл энэ нь маш өндөр темптэй явж идэлгээд одоо дараагийн дууны юм сул темптэй буюу эхэлж байгаа темпээр ороод ирэхэд нийлж уусаж орохгүй гэсэн үг юм. Тэгэхээр яг гэхээр одоо жишээлбэл би энэ дээр эффект хэсгээс ингээ өгөөд үзэлт голд нь орохгүй байгаа. Зөвхөн нэг талд нь л орно. Зөвхөн ард талд нь. Одоо дөрөвний чинь бид нар транзишн X гол нь өгөөдсөн шүү дээ. Энэ маань ингэж нэг жоохон нам эхлэнэ гэсэн. Бид нар яг энэ хоёрыг мөргөлдүүлж одоо хооронд нь өгөхийн тулд гэрцэн сайн харах хэрэгтэй. Одоо энэ гэрсний өндөр, энэ гэрсний өндөр харьцаа, энэ харьцаа. За, ингээд таслаа нийлүүллээ. За, тэгэх юм бол одоо энэ хоёрын гэрснийхээ өндөр нам нь таарж байгаа учраас эндээс одоо голд нь орж. Тийм үү? Хоёулаа нийлээ орчин гэсэн. Тэгэхээр энэ ингэсэн тохиолдолд транзишн орно гэсэн. За, би хоёр дахь за голд нь ширээд за энийгээ бас транзишнаар нь жоохон сонгоё. За, ингэж уусгаж болно. За, мэдээж дээрээс нь давхарлаа дахиад өгье. Хамгийн сүүлд өгсөн. За, бүр иймэрхүү. За, гэх юмшлэн хоорондын шилжих хөдөлгөөнийг ингэж өгж болно гэсэн. Тэгэхээр мэдээж хоорондоо хоёр дууг нийлүүлэх гэж байгаа бол аль болох аудионыхын гэрцэн тааруулах хэрэгтэй гэж ойлгож байна. За, тэгвэл хэдүүлээ бичлэгээ мэдээж та өөрсдөө нэмж болно. За, хэдүүлээ хичээлийн цаг минь жоохон урт болж байгаа учраас дараагийн хичээл дээр рендеринг үзье. Бичлэг болгоод хаадуулах гэсэн. За, түр баяртай.